Hey guys, за squat буюу үндсэн суултыг яаж хийвэл хамгийн үр дүнтэй байдаг юм бэ гэдэг талаар өөрийнхөө ойлгосон ойлголтыг та бүхэндээ хуваалцъя. За squat-ыг хамгийн сайн бид үр дүнтэй байлгах арга нь go deep буюу доош нь маш сайн тултлан сууж өгөх. За яагаад вэ гэхээр миний хувьд болохоор фитнесээр хичээлээ грийн өсөлт бас фитнесээр хийгээд явж байгаа хугацаанд хүнд чингээр хийж яагаад тэгээд дараа нь арга барилаа өөрчилсөн гэсэн үг. За ерөөсөө доошоо тултлан сууж үзье. Тултлан суугаад хийж үзье гэж хийж үзсэн. Тэгсэн чинь тултлан сууж хийхэд бүр яг өөрөөхөө өрөөжсэн чинь хүрэж чадахгүй байсан. Тэгэхээр тэр жингээ бүр амар багассан. Тэгээд тултлан сууж гол нь юуг мэдэрсэн бэ гэхээр яг гоёны ардлын булчин буюу хамстринг бүр амар хөгжиж өгсөн. Яг гоёны уртлын булчинтайгаа зэрэг хөгжиж ирд юм байлээ. Тэгэхээр та бүхэнд зөвлөж байгаа зөвлөмж бол ерөө squat буюу үндсэн суултыг хийхдээ болж өгвөл доошоо сайн доошоо тултлан сууж өгч байгаарай. Тэгээд доошоо суухтаа контролтой аяж ухнаар удаан ачаал авч буулгаад доошоо суухтаа тултлан суухтаа 0.5 секунд бариад тэгээд дэшинэ бас аяж ухнаар өргөөд тэгж хийвэл бүр булчин бүр амар ачаал аваад амар хөгжиж өгд юм бэлээ. Мэдээж бас биеийн хүмүүсийн биеийн онцлог гэж байна. Жишээлбэл дунд чимэгний хэмжээ байгаа шүү дээ хүн болгоны бие пропорц өөрчлөлт дунд чимэг урттай хүмүүс squat-ыг хийхдээ хөвчлэн wide stance буюу хоёр хөлний хоорондох цаажаа хол байх гэдэг. Тэгээд жоохон доошоо гүн суухад жоохон хүндрэлтэй байдаг. За мэдээж sumo squat буюу wide stance хоёр хөлний хоорондох цай хол байгаа тохиолдолд глют рүү буюу үзүүнрийн булчинаар их өвчлөө орж өгдөг. Харин дунд чимэгний хэмжээ арай богинохон хүмүүс бол narrow stance буюу хөлдөө бүрний хэмжээтэй зай гэж ярьдаг шүү дээ. Тийм зайтайгаар байрлалаа аваад squat хийхэд нэлээд гүн сууж хийх боломжтой байдаг. Гэхдээ мэдээж sumo squat илүү өргөн хөлийн зайтайгаар squat хийсэн ч гэсэн доошоо сайн deep явах боломжтой гэсэн. Яг нэг гимн жоохон би жоохон урагшаад бүхийж өгнө л гэсэн. Гэхдээ доошоо болж өгвөл гүн яваараа тэгээд доошоо сайн сууж өгчээж гойны арын булчин болоод гойны уртлын булчин яг бүхэлдээ гой хөгжиж өгдөг гэсэн. Тэгээд squat бол маш сайн дасгал squat буюу үндсэн суулт үндсэн таталт эдгээр бол биеийн том булчингууд ажилладаг. Биеийн баг их булчин ажиллаж байдаг. Ер нь хүн дасгалтай ордог. Гэхдээ энэ бол ачаалттай ажиллаж байгаа үедээ энэ бүр биеийг аюулгүй стресс тайлж хөгжүүлж өгдөг булчин байна. Тэгээд ямар нэгэн excuse-тэй тоочорой. Хэрвээ та gym дэвж чадахгүй бол зүгээр өөрийнхөө биеэр хийгээрээ squat-а бүр гүн суугаад хийгээрээ жоо challenge авыг бол 5 литрийн ядаж ус аваад хийгээрээ илүү challenge-тэй хийвэл ядаж 20 литрийн боллонтой ус аваад хийгээрээ тэгэд жижигхэн зүйл итгэмжтэй байгаараа тэгээд араас нь гой санаанууд гарч ирнэ. Алдартай Facebook-ийн үндэслэн байгуулагч Марк Цукербергийн хэлсэн үг гэдэг чинь эхлээд жижиг санаа гарт хүрнэ. Тэгээд яваанда хийгээд эхлэнгүүт санаанууд нэмэгдээд том санаа бий болтгоо. Шууд бүх санаанууд бүхэлдээ ингээд бүх деталууд нь өгөгдсөн тийм санаа хүнд өгөгддөггүй. Харин хийж явах санаанууд өгөгдөөд бүтэн бүрэн болтгоо гэж хэлчихсэн. Яг тэрнтэй адилхан та жижигхэн зүйл итгэмжтэй байгаа. Жижигхэн жоохон ч гэсэн хугацааг өдөр болгон тууштайгаар зарцуулаад тууштайгаар хийгээд байвал угаасаа гой санаанууд гарч ирээд за бид ерөөсөө ингэж хөгжүүлээ. За ийшээ яв. Ийм жимд ерөөсөө ингэж явъя гэд гой санаанууд гарч ирнэ. Тийм болохоор гой өдрөө төлөвлөөд төлөвлөгөөтэй байгаараа итгэмжтэй байгаа жижиг зүйл итгэмжтэй байгаараа гэж нэг бас ятгаж байна. За тэгээд бичлэг таалагдсан бол like хийгээрэй, follow хийгээрэй. Тэгээд дараагийн сонирхолтой бичлэгээр хэдүүлээ уулзцаа. Bye.